Завхай аймгийн Асгах сумын нутаг дэвсгэлт айлын гэлт. Тэгээд дараа нь Баянтас сумын нутаг Багнасны хүүхдийг малын бэлчээрт хүч хэлсэн ёс ус одоо гэмтгийг үйлдсэн их чэтгээдэд Завхай аймгийн Тосон Сэнгэл сумын сум дундын шүүгээс бол 13 жилийн хорхол оногдуулсан байгаа байхгүй юу. Энэ мэдээг сонсоод миний хувьд бол хуульчийн хувьд, өмгөөлөгчийн хувьд бол санал нийлж чадахгүй байгаа байхгүй. Хэдийгээр шүүгдэгчид ямар ял оногдуулах нь шүүгчийн эрх хэмжээний асуудал гэсэн бага насны хүүхдэд хүчинтсэн ийм хүн бус тийм ээ хүнлэг бус ийм үйлдэл хийж байгаа хүн аратангуудын толгойг хилээд байгааг би гайхаад байгаа байхгүй юу. Яагаад тэдэнд 20 жилийн 25 жилийн бүх насаар нь хорхолыг оногдуулахгүй байна. Ийм этгээдүүд л ийм ял оногдуул гэдэг 25 жил эсвэл бүх насаар нь хорхол оногдуулахаар хуульчилсан байна шүү дээ. Гэтэл тэрнээс бага ял өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмтэгт оногдуулах ялын одоо хамгийн доод хэмжээгээр тийм ээ оногдуулж байгаа нь өөрөө энэ төрлийн гэмтгийн одоо гаралт буурахгүй байгааг бас нэгэн шалтгаан юм болов уу гэж криминологч эрдэмтний хувьд бол би бол одоо үзэж байгаа.